Аав ээж минь хүн болж төрж, хүүгээ цугласан зүүн хязгаар нутгаас эхлэн Монгол оронд ярмын ээлт нар маддаг. Аавын нутаг Сүхбаатар аймагт би нөхдийнхээ хамт төлөвснөө бүтээж хөгжил дэвшдгийг өрнүүлж чадсан. Тийм ээ. Би өглөө бүр сүүгээ өргөн сүссэн залбирдаг ээжийн нутгийг зорин ирэхдээ их бүтээн байгуулалтыг цогцлох дэврэн хүслээр дүүрэн байв. Дорнотчууд минь тосоод дэмжээд хамтраад яваарай. Та нартай хамт би дорнотыг дахин сэргээн. Чадж байсан аймаг чаддаг ард түмэн амархан босноо. Зоригтой өөрчлөе гэвэл зоригт нь зүтгэнэ. Оройн төргөө үзэгчтэй зоригтой цаг мэдээллийн хөтөлбөр үзэгч та бүхэнд хүрч байна. За улсын хурлын сонгуулийн 14-р тойрогт нэр дэвшигч Мөнх чулууны зоригт иргэд сонгогчтой хийх уулзалтаа үргэлжлүүлсээр байна. Тэрээр өчигдөр Дорнод аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтөд уулзсан юм а. За үүнээс гадна засгийн газарт Эрдэнэс тавталгаа хувьцаат компанийнхаа өөрийн эзэмшлийн 1072 хувьцааны 30% буюу 322 ширхэг хувьцаагаа зарах хүсэлтэй иргэдийн хүсэлтийг банкуд үргэлжлүүл авсаар байна. Та бүхэнд эдгээр олон бусад мэдээллийн дэлгэрэнгүй одоо үзүүлнэ. За улсын хурлын сонгуулийн 14-р тойрогт нэр дэвшигч Мөнх чулууны зоригт нь иргэд сонгогчтой хийх уулзалтаа өчигдөр Дорнод аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хийх уулзалтаар үргэлжлүүлсэн юм а. За тэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх түүний гарцыг хайж болохоор тэдэнтэй нээлттэй уулзалтыг хийсэн юм а. Мөнх чулууны зориг цайдын иргэд сонгогчтойгоо хийх уулзалтууд үргэлжилсээр өчигдөр Дорнод аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй болон тэдний асран хамгаалагч нартай уулзалт хийлээ. Энгийн иргэдэг бодвол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд асуудал ихээр тулгардаг. Бага хороодын иргэдийн уулзалт болоход тэдний зорилго нэгэн чигт асуудал байдаг бол харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд асуудал нь хүн бүрт тулгамддаг. Өөрт байгаа асуудал бүрийн тухайд иргэд сайдад уламжлаад авсан асуудал бүрийг нэг бүрчлэн шийдвэрлэхийн тулд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй дахин тулж уулзалт хийхээр зориг цайд төлөвлөлөө. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах анхны хуулийг зориг цайд санаачилсан, хуулийн төсөлд хамтран ажилласан Баяр Цэнгэл нартай нүүр тулан уулзалт хийсэндээ баяртай байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд түгээмэл тулгамддаг хамгийн түрүүнд шийдэх ёстой асуудал бол орчин байдаг. Ажил сургуульд очихын тулд заавал бусдын дэмжлэгийг авдаг. Энэ асуудлыг шийдэхин тулд энэ хүндрэлтэй байдлыг өөрчлөх хуулийг зам тээврийн сайд зориг санаачлан өнгөрөх 2 сард батлуулсан байна. Иймээс тэдний асуудал албан байгууллагаар орох хаалганаас эхлээд багч гисэн хөнгөрсөн. За нэр дэвшигч Мөнх чулууны зоригтын ээлжилт уулзалт өчигдөр Хэрлэн суманд ч гэсэн үргэлжлэлээ. За энэхүү уулзалтад Монголын нэр хүнд бүхий нийтлэлчид оролцсноороо онцлог болсон юм а. За иргэд тэдэнтэй халуун дотны яриаг өрнүүлж нэг өдрийг сэтгэл дүүрэн өнгөрөөсөн юм а. Зориг цайдын энэ удаагийн уулзалтад Монгол Улсын төрийн сойрхолт зохиолч Цэнддоо, Монгол Улсын төрийн шагналт зохиолч Батбаяр нар ирж иргэдтэй чөлөөтэй уулзалт хийлээ. Энэ удаагийн уулзалт бусад уулзалтаас ялгаатай өрмөц болсон юм. Учир нь зохиолчд оролцсон учраас нам улс төр сонгуул нийгмийн асуудал ярьсангүй. Мундаг зохиолчдын үгийг сонсож тэдний тухай яриулж иргэдийн амьдралын хэв маяг яриа өрнсөн сонирхолтой ярилцлага боллоо. Хуралд оролцсон иргэд ч сонгуулийн талаар асуулт асуусангүй, өөрсдийнх нь өнгөрсөн амьдрал болоод хөгжилтэй дурсамжтай мөчүүд залуу хоочтой хэлэх захиас үгийг нь асууж байсан нь сэтгэл дотнд сайхан ярилцлага болжээ. Энэ олон сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд ийм сонирхолтой уулзалтад иргэд сууж байсангүй гэж иргэд их л ам сайтай байсан. Эрдэнэс тавталгаа 1070 ширхэг хувьцааны 30% болох 320 ширхэг хувьцааны 300 мянган төгрөгийн эхний 100 мянган төгрөг даваа гаргаас эхлэн дансаар иргэдэд орж эхэлсэн бөгөөд өнөөдөр хүртэл иргэдийн дансанд орсоор байна. Таны бүртгүүлсэн өдрөөс 7 хоногийн дараа таны дансанд орж байгаа юм байна. Иймээс өнөөдөр та хувьцаагаа худалдах хүсэлтэд бөглүүл эх 7 хоногийн өнөөдөр таны дансанд хувьцааны чи мөнгө барьшина. Эрдэнэс тавталгааны хувьцааныхаа 30%-ийг худалдаалах хүсэлтэд өгсөн иргэдийн харилцагч нарын мөнгө бол яг одоо хувьцаа худалдаалах хүсэлтэд өгснөөс хойш яг 7 хоногийн дараагаар 100 мянгаар 100 мянга 142 төгрөгөөр байршиж байгаа. За манай банкны хувьд бол одоо жишээлх юм бол та одоо өнөөдөр хэрвээ хувьцаа худалдаалах хүсэлтэд банкнд гаргаж байгаа бол яг өнөөдрөөс хойш 7 хоногийн дараа буюу дараа 7 хоногийн хүрүү гарахад таны мөнгө
хамгийн ихний санхүүжилт чинь дансандаа байршина гэсэн. За хувьцаа худалдаалах хүсэлтийг бол үзэгчд маань мэдж байгаа 13-ны өдрөөс эхлээд банкуд хүлээж авсан байгаа. За тэгээд 13-нд хүсэлтээ өгсөн харилцагч нарын мөнгө бол 13-наас хойш одоо ингээд өнөд даваа мэмэрл хавг бүрүүгээд гаргуудад өгсөн хүмүүсийн мөнгө бол орчихсон байгаа. Хувьцаагаа худалдах хүсэлтэд иргэд Дурын банкнд иргэний үнэмлэхтэйгээр ирэхэд болно. Энэ ажил зогсолтгүй үргэлжилсээр байх болохоор иргэн та яарах хэрэггүй хэзээ ч таны хүсэлтийг банкуд хүлээн авах юм байна. Харин таны хувьцаагаа худалдах мөнгө бүртгүүлсэн өдрөө дансанд нь орохгүй, таны бүртгүүлсэнээс хойш 7 хоногийн дараа орно гэдгийг хэлье. Зоригтой цагтаа хамтдаа үзэгч та бүхэнд баярлалаа. Хөтөлбөрийн төгсгөлд үзэгч та бүхэнд Улсын хурлын сонгуулийн 14-р тарихт нэр дэвшигч мөнх чулууны зоригтын иргэд сонгогчтой хийж буй уулзалтын талаарх дүрсвчлэгийг 2004 онд Дорнод аймгаас сонгогдохдоо дорнодчуудаа зориулан бүтээлгэж байсан Дорны уудам хязгаардуудаа хамт хүргье.
Зоригтой цаг мэдээллийн хөтөлбөрийн түрээд өндөрлөж байна. Дорнод зоригтой болсон үзэгч та бүхний сонголтод амжилт хүсье. Аав ээжийн минь хүн болж төрж хүүгээ цугласан зүүн хязгаар нутгаас эхлэн Монгол орондоо ярмын ээлт нар маддаг. Аавын нутаг Сүхбаатар аймагт би нөхдийнхээ хамт төлөвснөө бүтээж хөгжил дэвшдгийг өрнүүлж чадсан. Тийм ээ. Би өглөө бүр сүүгээ өргөн сүссэн залбирдаг ээжийн нутгийг зорин ирэхдээ их бүтээн байгуулалтыг цогцлох дэврэн хүслээр дүүрэн байв. Дорнодчууд минь тосоод дэмжээд хамтраад яваарай. Та нартай хамт би Дорнодыг дахин сэргээн. Чадж байсан аймаг чаддаг ард түмэн амархан босноо. Зоригтой өөрчлөе гэвэл зоригт нь зүтгэнэ.